За та бүгдийн өдрийн амгалан айлтгая. За 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын засгийн газрын 51-р тогтоол гарсан. За энэ тогтоолоор болохоор цэргийн албыг биеэр дүүцүүлж хаах иргэдийн тоо, цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах мөнгөн дүнгийн хэмжээг засгийн газраас тогтоож өгсөн. За энэ жил Орон нутгийн аймгийн 14 сумд 45 иргэнийг цэргийн албыг сайн дурын үндсэн дээрс биеэр дүүцүүлэн хаах тоо гарсан. За энэний дагуу аймгийн цэргийн штабаас холбогдох сумдад хүмүүсийн иргэдийн хүсэлтийг хүлээн авч энэ биеэр дүүцүүлэн хаах арга хэмжээг бид нар зохион байгуулнаа. За цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүүцүүлэн хаах энэ жилийн мөнгөн төлбөрийн хэмжээ нь 5 сая 52,230 төгрөгөөр тогтоосон байгаа. За энэ тогтоосны дагуу аймгийн засаг даргын өгсөн чиглэл үүргийн дагуу өнгөрсөн жилүүдэд цэргийн албыг дүүцүүлж мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулж хаагаагүй иргэдэд бидний бас албан ёсны мэдэгдэл өгж энэ төлбөрийг хаалгах чиглэлээр ажил зохион байгуулж явуулж байгаа. 1991 оны 10-11 сард төрсөн ийм хүмүүс бол 2017 оны 1-2 дугаар ээлжээр цэргийн албанд татагдаж явах ёстой. Үнэхээр 1991 оны 3 сарын 6-ны өдрийн байдлаар өнөөдөр төрсэн хүн бол 27 нас хүрсэн учраас тэр хүмүүс бол цэргийн алба хаах насныхын хэмжээд хүрсэн учраас цэрэг татагдах боломжгүй байгаа. За ийм засгийн газрын тогтоолын дагуу дээрх ажлуудыг зохион байгуулж явуулж байна. Монгол цэргийн өдөр зэвсэгтүүчний 96 жилийн ойг тохиолдуулаад Орон нутгийн аймаг зохион байгуулах ажлыг аймгийн засаг даргаар батлуулсан төлөвлөгөөний дагуу бид нэг 14-5 орчим ажлуудыг төлөвлөж зохион байгуулж байна. За нэгдүгээрт энэ ой арга хэмжээг төлөвлөж явуулах, захирам тушаал шийдвэр гаргах арга хэмжээнүүд явуулж байна. За мөн замын үд сумын засаг даргын тамгын газартай хамтарч тэнд цэргийн энэ жил 18 нас хүрч байгаа цэргийн насны залуучуудад цэргийн өргөтний өмнөхийг гардуулж өгөж цэрэг хорны сэдвээр лекц уншуулах тийм ажлыг зохион явуулах гэж байгаа. За 3 сарын 13-ны өдөр эх орны дуулал 2017 сэдвт яруу найргийн уралдааныг санхүү чатартай 13-ны өдөр зохион байгуулахаар энэ ажил төрлийг зохион байгуулж байна. За энд бол үндсэндээ яруу найраг оролддог, бичдэг бүх хүмүүсийг орохыг нээлттэйгээр урьж байгаа. Энэ жилээс бид нар бас энэ хүмүүст цэрэг хоронч хүмүүжил болох чиглэлээр цэрэг эх орны сэдвт яруу найргийн уралдаан явуулахыг зүйтэй гэж бид нар хамтарч ажиллаж байгаа хүмүүстэйгээ оролцож байна. За мөн 13-ныхаа өдөр бид нар бас энэ мөнхөд турсдах мөрцтөн гэж үндэсний аюулгүй байдлыг хангах тусгаасан чиг үүргийн байгууллагуудаас цэргийн тэтгэврт гарсан хүмүүстэй бас аймгийн ах хүнтэй холбоотой хамтарч уламжлал болон зохион байгуулж байгаа. За энэ хүмүүстэй хамтарч бид бас тусгай төлөвлөгөөний дагуу ажил үүргийг зохион байгуулах. Эдгээрмаар нь бас олон жил цэргийн байгууллагад ажиллаж байсан учраас Монгол цэргийн өдрийг болохоор тэрийг ажиллаж байсан үеэ нөхрөнд дурсдаг, хамт ажиллаж байгаа хүмүүстэйгээ уулзаж учрах, сэтгэл санаагийн өргөж журмаар энийг хамтдаа зохион байгуулах арга хэмжээнүүдийг төлөвлөлөө зохион байгуулж байна. За Зүүн Баянгийн 3 дахь зэвсэгтүүчний 336 дугаар анги дээр Орон нутгийн аймгийн үндэсний аюулгүй байдал хангах тусгаасан чиг үүргийн байгууллагуудын дунд марш тактикийн тэмцээнийг зохион байгуулж байгаа. За марш тактикийн тэмцээнд бол үндсэндээ энэ хил хамгаалах байгууллага зэвсэгтүүчний хүчний доторх хуурай замын цэрэг агаарын дотроос хамгаалах цэргийн анги байгууллагууд онцгой байдал цагтаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба тагнуулын гэх мэтлэнгийн тусгаасан чиг үүргийн байгууллагуудаас энэ удирдам чиглэл нь гараад бид нар энэ марш тактикийн тэмцээнийг уламжлалт зохион байгуулж байгаа. За энэ бол нэгдүгээр өнөөдрийн цэргийн алба хааж байгаа хүмүүсийн сургалт бэлтгэлтэй ач холбогдол өгдөг. За бүх эдгээрүүдийг бас бэлтгэлжилтийн хангах энэ арга хэмжээнд давтаж зохион байгуулна. За мөн удирдлагынхаа хүрээнд нь бас бид нар бас энэ орон нутгийн хамгаалтынхаа чиглэлээр тодорхой хэмжээний бас гамаштайван сургууль бас зохион байгуулах зүйлүүдийг хийгээд 17-ны өдөрт дүн байгийг гаргаад цэргийн нэгдсэн тооллого баяртай холбогдуулж ийж зохион байгуулж явуулнаа. За мөн энэ жил өнгөрсөн жилээс эхлээд Монгол улсад хурандаа цол бий болгосны 80 жилийн ой гэж 2016 онд зохион байгуулж хийсэн. За энэ Монгол хурандаа цолтонгуудыг салбар зөвлөл нь бол Орон нутгийн аймагт бас байдаг.
Тийм учраас энэ Монгол зэвсэг түвшний 336 дугаар анги энэ жил одоо Дорногов аймагт алба хааж байгаа болон чөлөөнд болон бэлтгэл байгаа орондоо цолтнуудыг хүлээж авах арга хэмжээг бас энэ жил бид бас зохион байгуулнаа. За уламжлалтын дагуу 3 сарын 19-ний өдөр аймгийн үндэсний шагаан харваатай хамтарч зэвсэг түвшний баярын өдөр мөн Монгол цэргийн өдөрт зориулсан үндэсний шагаан харваа бид зохион байгуулж явуулахаар төлөвлөж байгаа. За энэ жилээс эхэлж Батлан хамгаалах яамны сайдын тушаал захирамжийн дагуу дөл тоглолтыг ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд ахлагангийнхны дунд бид нар одоо явуулж төлөвлөж байгаа. Энэ чиглэлийн дагуу аймгийн засаг даргын захирамж тушаал шийдвэр нь гараад бүх одоо Дорногов аймгийн 10 жилийн ахлах ангиудад өдөртөм чиглэлүүд нь явцсан байгаа. За энэ дөл тэмцээний аврах шалгаруулах тэмцээнийг одоо 3 сарын 26-ны өдөр аймгийн төвд одоо шалгарсан сургуулиудаас шалгарсан багуудтай тэр тэмцээнийг бас зохион байгуулна. За энэ бол одоо хүүхдүүдэд ялангуяа зэрэг хорон сэдвийг одоо өргөжүүлэх тэр их оронч хүмүүжил суулгах олон талын ач холбогдолтой. Тийм ч учраас шагналын сан нэлээд өндөр төрүүлсэн баг нь одоо сая 500 мянга байх. За 2 дугаар байранд орсон сая 200 мянга, 3 дугаар байранд орсон 800 мянган төгрөгийн шагналтай. За эдгээрүүдээс төрүүлсэн баг нь бол энэ 17 оны 9-р сард улсын авлага шалгаруулах тэмцээнд оролцохоор зохион байгуулж бид нар бас хийж байгаа. Мөн энэ жил одоо аймгийн засаг дарга тамгын дарга нартай зөвшөлдсөний үндсэн дээр 2016 онд цэргийн албанд хугацаа цэргийн албанд татагдаж одоо алба хааж байгаа цэргүүдийг онгоны отрядад алба хааж байгаа цэргүүдийг бид нар бас энэ 3 сарын 30, 31, 4 сарын 1, 2-ны өдөр дээр хэлийн техник 184 буюу Сүхбаатар аймгийн онгон сумын отряд за 8 заставууд дээр очиж цэргүүдээ бийчж очиж эргэхээр ажлуудыг бас төлөвлөлт зохион байгуулж байгаа. За эдгээр ажлууд нь одоо нийлээд Дорногов аймагт одоо Монгол цэргийн өдөр зэвсэг түвшний 96 жилийн ойн арга хэмжээ болох юм аа.